алга гайхалтай. Энэ сэлжуулагч та нартай энэ өдрийн мэнд хүргье. Сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд үргэлж та нараас ирч хүч энерги сайхан бүхнийг мэдэрдэг шүү. Намаа баяр сайхны мөч юм гэдэг Монгол улсынхаа Дархан хотоос та нартайгаа мэдчилж байна. За миний хувьд олон улсын 6 дугаар зэрэглэлтэй founder, ambassador Өөчи дэши оюуны тасгалжуулагч байна. Тэгээд одоо ингээ эргээ бодсон чинь миний хувьд супер жаам сургалтайгаа уулзраад 4 жил болсон байна. Тэгээд энэ хооронд маш олон үйл явдлууд болжээ. Тэгээд маш их талархал дүүрэн байна. Тэгээд анх бол миний хувьд 10 хоногийн зүгээр сургалтанд л сууя гэж сонирхож орж ирж исэн бол одоо ингээ супер жаампын 6 дугаар зэрэглэлтэй founder оюуны тасгалжуулагч болж чадсан байна. Тэг хүн үнэхээр хүсгийн бол өөрөөсөө гайхалтай супер өсрэлтийг хийж чаддгийн байна гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. Тийм ч учраас энэ хүсэл эрмэлзэл дүүрэн одоо ингээ супер жаампынхаа сургалтыг ингээ төгсөөр байна. За тэгээ тухайн үед бол яг миний өөрийн багш бол яг нөгөө идэвхтэй сургалтаа ордоггүй байсан л да. Яг намайг сургалтаа орж одоо эхлэх мөчөөд тэр үед бол яг бусад яг идэвхтэй сургалтаа ордог оюуны тасгалжуулагч нараасаа бас маш их зүйлийг суралцдаг байж тэгээд тэдгээр сайхан гайхалтай хамтрагч оюуны тасгалжуулагч нартай бүгдэнд нь бас талархлаа хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд та идэвхтэй байснараа зөвхөн таны шанар идэвхтэй байхаас гадна бусад бас гайхалтай оюуны тасгалжуулагч нар нь идэвхтэй байдгийг шүү, урам зориг авдгийг шүү гэж бас дахин хэлмээр байна. За тэгээд хамгийн сайхан нь бас саруул багштай бас маш их талархахыг хүсэж байгаа. Тэгээд саруул багш маань хувьд бол би ч одоо саруул багшийнхаа бараг шавь гэдээ бараг 5 дахь үеийн шавь. Тэгээд саруул багш маань анх ингээд намайг уулзаа гэхэд бол бүр үнэхээр уриалгахнаар уулзаа бүр ингээд хоолоо дайлаад цавчлаа. Бэлтэж хахад л бүр яг ингээд нэг зангираад байсан. Яг хэлсэн чинь бүр яг ингээд гарч байгаа шиг байна. Тэгээ саруул агштай бүр маш их талархдаг шүү. Тэгээ тэр үед намайг уриалгахнаар ингэж хүлээж аваад уулзаад тэгээд маш олон сайхан зөвлөгөөнүүдийг өгчээсэн. Тэгээ тэр маш гайхалтай тэр дотн уулзалт намайг ингээд өдөө хүртэл яг ингээд супер жаамтай хамт байхад маань маш гайхалтай тусалсан гэж боддгоо. Тэгээ таньда бас маш их хайртай шүү багшаа саруул агштай. За тэгээд анх бол миний хувьд бас ингээд 10 хоногийн сургалтаа л ерөөдөө ордог байсан. Энгийн сурагч нар л ерөөдөө сургалтаа ордог хүн байсан. Тэгээд яг оюуны тасгалжуулагч нарыг ерөөсөө бэлдэж чаддгүй, цаанаасаа нэг тийм зориг хөдгөөч гэдэг юм уу, нэг хариуцлагаас цухтаад байгаа юм шиг тий. За тэгээд яг оюуны тасгалжуулагч нарыг бэлдэж эхэлсэн мөчөөс ихтэй би илүү өөрийгөө хүчтэй болсон гэж мэдэрдэг. Яа тэрийг тэгж мэдэрж байгаа бай гэхээр 10 хоногийн сургалтанцаас энгийн сурагч маань бол баяртай гэж явчихж байгаа шүү дээ. Тий 10 хоногийн сургалтандаа суугаад магшаа маш гоё мэдрэмжийг авлаа гэд явдаг бол оюуны тасгалжуулагчаар бэлтгэж байгаа шавнар маань үргэлж надтай хамт байдаг. Бүр ингээд тий хамтдаа бид ингээд өсөөд хөгждөг. Одоо бид нар маш гайхалтай халуун татна гэр бүлээ ингээд сайхан үүсгэсэн байна, бүтээсэн байна. Тэг хайртай шавнартай бас үнэхээр их талархдаг шүү. Та нар мань байгаа учраас багш нь ингээд өдөө хөлт ингээд бас тий супер жамтаа хамт байна. Тэгээд үнэхээр хүн тэг яг үнэхээр үн цэнэ бүтээж чаддаг, өөрөөрөө гэрэлтэх боломжийг супер жам сургалт маань яг өгдөг юм байна. Тэгээд яг хүн амьдралынхаа утга учирыг олж чадсан тохиолдол тий үн цэнэ бүтээж чадсан тохиолдол ингэж их гэрэлтдэг байх, ингэж их хайрыг бас ингэж хүртдэг байх тийм ээ. Ингэж их хүндлэлээ хүртдэг байхаа. Тэгээд энэ бүх боломжийг би одоо олгосон гайхалтай супер жампи академида тэгээд энэ гайхалтай арга зүй үнэлсэн Догон багштай бас маш их талархдаг шүү. Догон багш маань үнэхээр лиг гэрэлтүүлж байгаа хамгаас томоос том нар юмаа. Тэгээд үргэлж бидэндээ сайн сайхан мэдээллийг бас хуваалцж байдаг. Пётр Сэлгэн багштай, Робертра багштай, за тэгээд супер жампи лидерүүд болох тийм ээ. Расул Зулкаш, Вера Макаренко гэдэг гайхалтай лидерүүдтэй бас маш их талархлаа, маш их хүндэлдэг шүү. За тэгээд хамгийн бас чухал зүйл бол хайртай хааны жилдээ бас талархахыг хүсэж байна. Миний чинь 2024 онд Батумигийн конгресс уулзалтанд явхад бол 7 сартай охиноо үлдээгээл явж байлаа. Тэгээд бүхэл конгресс уулзалтын маань ард бол миний сайхан хайны жил маань байдаг. Үр хөлтөд ингээ хараад үлддэг. Тэгээд нөхөртөө бас хайртай шүү. Тэгээд хоёр хөөрхөн өрстэй бас хайртай шүү гэж бас хэлхийг хүсэж байна. Ингээ төсөл нь хэлэхэд хэрвээ та яг одоо ингээ эргэлцсэн, тэмдэглэсэн яг би зүг зүйлээ хийж гин үү, зүг газараа байна уу гэд тийм асуултыг хэрвээ өөрөөсөө асууж байгаа бол та дасгалаа маш сайн хийгээрэй. Дасгалаа жоохон дотоо хийгээд байна. Идэвхтэй сургалтаа ороорой. За мөн тэгээ сургалтанд чинь хэрвээ хүн суухгүй байвал за дараагийн шинэ сургалтаа зарлаж болно шүү дээ тийм ээ. Бидний эргэн
битүүл хүмүүс байгаа. Хүмүүсэнд бид нэр амьдарч байгаа учраас яг таны гэсэн таныг хайрлах, хүндлэх маш олон шамдранд бас хүлээж байгаа шүү. Тэгээд амжилт бол хүлээхийн одоо нэр биш. Амжилт бол үнэхээр одоо гайхалтай эхлэх зориг, тууштай, төвчээртэй байдлын хүч юм байна гэдгийг энэ 6 дугаар зэрэглэлдээ хүрснийхаа дараа бас ингээд өөр дээрээ бас мэдрээд байж байна. Тэгээд үргэлж хамтдаа байдаг бүхэл оюун нисгэлжуулагч нартай бүгдэнд нь хайртай шууд удахгүй Батумид уулзгаая. Баярлалаа, талархлаа. Сейчас перевод. Сейчас перевод. Удачи, дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Дорогая команда, наполненная счастьем, светлой энергией и восхищающим разумом, здравствуйте. Меня зовут Мухчимек Паирсахан. Я приветствую вас из города Тархан, Монголии. Я международный фаундер, учитель, амбассадор 6-го ранга. И вот я задумалась, я уже в Суперджампе уже 4 года. Когда я пришла сюда в миссию, просто попробую пройти 10-дневное обучение, а сегодня я уже фаундер, интеллект-тренер 6-го ранга. На собственном опыте я поняла, что если человек по-настоящему чего-то хочет, то способен совершить суперпрыжок в своей жизни всего за 10 дней. В то время мой собственный наставник не очень активно проводил обучение, и поэтому я многому училась у других тренеров, которые вели занятия из большой отдачи. Я вам всем бесконечно благодарна. Самое прекрасное это то, что это то, как тепло меня встретила наставник Саро. Она нашла для меня время, угостила едой и дала много ценных советов. До сих пор это остается в моем сердце. Я ведь ученица наставника Сарола. Но она у меня очень-очень в глубине, 5-м или 6-м, да. Возможно, именно та душевная встреча вдохновила меня и дала веру двигаться дальше. С тех пор не всегда вместе, а всегда буду. И благодарна наставник, очень большую благодарность. Сначала я давала только тренировку. Когда речь заходила о подготовке интеллект-тренеров, мне не хватало смелости. Я не умела делиться этим с людьми. Но именно в тот момент, когда я начала готовить интеллект-тренеров, я почувствовала, как сама становлюсь сильнее. Обычные ученики проходят 10-дневное обучение и уходят дальше по своему пути. А мои ученики, интеллект-тренеры, продолжают расти и развиваться вместе со мной. Мы стали одной большой прекрасной семьей. Я искренне благодарна своим ученикам за доверие, уважение, за то, что они всегда рядом со мной. Именно здесь я могу сиять собой. Именно здесь я могу создавать настоящую ценность. Суперджамп подарила мне крылья, чтобы лететь вслед за своей мечтой. Жизнь, которая могла бы пройти совершенно обычно, стала наполнена обычно, а суперджампом стала наполнена смыслом, настоящими чудесами. Наверное, именно так светится человек, когда находит смысл своей жизни. Именно тогда появляется такая уверенность в себе. Выражаю огромную благодарность основателю этой методики Владимиру Долгану, по-настоящему огромное солнце. Также благодарю Петра Зелькина, Роберта Ора, Расула Зулкашева, Веру Макарову и лидеров Суперджамп. Я люблю каждого из вас, дорогие интеллект-тренеры. Когда я ехала на первый конгресс в Батуми в 2024 году, моей младшей дочке было всего 7 месяцев, а сейчас ей уже 2 года. Каждый раз, когда я уезжаю на конгрессы и встречи, мой любимый муж остается дома, поддерживает меня и заботой присматривает за нашими детьми. Благодарю моему мужу и 2 прекрасным детям. Я вас очень-очень люблю. А в завершение хочу сказать, если вы сейчас сомневаетесь, значит, вы просто недостаточно делаете упражнения. Поэтому активно проходите обучение, дайте тренировку. Если в этот раз к вам никто не пришел, никто не записал, просто улыбнитесь и объявите следующий поток, следующую тренировку. Ведь мы живем среди людей. Ваш ученик уже ждет именно вас. Успех – это не умение ждать. Успех – это смелость начать и сила терпеливо идти вперед. Благодарю вас всех, люблю вас и до скорой встречи в Батуми, наполненной энергией и вдохновляющим светом. Даю горячий микрофон величайшему, легендарному нашему Расу. Расу, я от себя тоже хочу благодарность тебе. Я тоже твоим тренировкам был. Это было для меня тоже супер. Конечно, люблю наставника Роберта Ра. Мы совместны, мы одна команда, мы одна семья. И поэтому каждый человек может расти. Люблю, люблю.